Улсын их хурлдах Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн хуралдаа үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэж тодорхой шийдвэр чиглэлүүд гаргаж хуралдаа маань өндөрлөө. За өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаарх товч мэдээллийг би та бүхэнд хүргэе. Өнөөдрийн хэвлэл мэдээллийнхэнтэйгээ уулзаж мэдээлж байгаа энэ уулзалтын арга хэмжээнд манай бүлгийн дэд дарга Ариун Зэе дарга оролцож байна. За ойн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа манай бүлгийн гишүүн, улсын их хурлын гишүүн Батэрдэн гишүүн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулж байгаа манай гишүүдийн төлөөлөл манай энх төвшин гишүүн оролцож байна. За гадаадын зээл ашиглалтын өнөөгийн байдал, анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, татварын хуулиудын өөрчлөлтийн талаар мэдээлэл танилцуулсан Улсын их хурл засгийн газрын гишүүн сангийн сайд Мэнд сайхан гишүүн маань энэ нөгөө бүлэг дээр яг энэ асуудлаар мэдээлэл өгж байгаа орж ирнэ. За ийм бүрэлдэхүүнтэйгээр та бүгдтэйгээ уулзж байна гэж. За хуралдааныхаа эхэндэр дотоод асуудлууд дээр бас тодорхой асуудлууд шийдсэн. Манай намын бүлгийн нэг дэд дарга Монгол Улсын засгийн газрын гишүүн болсон алдрын Жөөхвийн алдарж авсан гишүүн маань. За энэ гишүүнийхэн оронд Насаг доржийн Батсанбүрд гишүүнийг бүлгийн дэд даргаар бүлгийн гишүүд маань сонгосон гэдгийг зориуд хэлмээр байна. За гадаадын зээл ашиглалтын өнөөгийн байдал бүх юм дээр дүн шинжилгээ хийгээд за өнөөдөр гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нэг 74 төсөл байна. Үүнд авч ашиглаж чадаагүй байгаа 13.8 их найд төгрөг байна. За үүний 38%-ийг хоёр том төсөл арга хэмжээ байгаад байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн за Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын гэсэн. За цаад 72 төсөлд нь 38 хэржүүлээ 62 юм уу те 62% нь ногдож байгаа маа авч ашиглаж чадаагүй байгаа. Тийм учраас энэ том төсөв төрдөгтэй бас энэ улс орны эдийн засаг нийгмийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх үндэсний аюулгүй байдлыг хангах за бас валютын гадагшаа урсгалыг бууруулах гээд энэ олон зүйлүүдийг харгалзаад энэ гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийнхээ эрэм дарааг тогтоож за энэ зээлийн хөрөнгийн ашиглалтыг шуурхайлах тухай асуудал нэг. За нөгөө талдаа бас анхныхаа өртөг зардлыг гаргаж байгаа хөрөнгөө өөрийнхөө үндсэн үйл ажиллагаагаараа нөхчих аж ахуй бизнесийн шинж чанартай ийм төсөл арга хэмжээнүүдэд авч ашиглаж байгаа зээлүүдийг өрийн удирдлагын тухай хуулийнхаа таазын хэмжээнд нь багтаагаад за тэгээд хөгжлийн банк хэмааран дамжуулаад асуудлаа шийдэж болдог тийм эрхцэн гаргалгаа хийх асуудлаар судалгаа тооцоолыг хийгээд асуудлыг танилцуулаад гачээ гэдэг асуудлыг засгийн газартаа тодорхой санал тавьж уламжиллаа гэдгийг зориуд хэлмээр байна гэж. За татварын багцуулалттай холбоотой асуудал тодорхой. Өмнө нь Монгол Улсын засгийн газраас тодорхой хуулийн төсөл өргөн бариад за хэлцүүлгийн төвшөнд буцаага татсан. За сая татварын ерөнхий хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулиудын хүрээнд үндсэндээ татвар төлөгч нарын татварын ачааллыг 2.2 их найдаар бууруулах
ийм тооцоо судалгаатайгаар орж ирлээ гэдгийг одоо зориуд хэлэх ёстой. За гол зохицуулж байгаа юм юу вэ гэхээр зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд тодорхой татвар төлөх орлогынх нь босго интервал дотор нь багтааж татварын өөр хувь хэмжээгээр татвар ногдуулах тухай асуудал байгаа юм. 6 тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой аж ахуйн нэгж 10%. 6-аас 10 тэрбумын татвар ногдох орлоготой аж ахуйн нэгж 15%. 10 тэрбумаас дээш татвар ногдох орлоготой аж ахуйн нэгж 25% төлөхөөр. Гэхдээ 11 тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой аж ахуйн нэгж шууд 25-аар төлөхгүй. 6 хүртлээр 10-аараа төлнө. 6-аас 10 хүртлээр 15-аараа төлнө. 10-аас дээшгтээ 25-аараа төлнө. Үндсэндээ орлого нь ижил бол ижил татвар төлдөг тийм зарчмаар нь одоо зохицуултыг хийж өгсөн, шаталсан бүтцээр хийж өгсөн ийм одоо татварын хууль орж ирлээ гэдгийг зориуд хэлэх ёстой. За хувь хүний орлогын албан татвар дээр 2-3 том анхаарах зүйл байгаа. Нэгдүгээрт 792 мянган төгрөгийн орлогыг сар болгон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж байхаар одоо ингэж тооцож оруулж ирсэн. Хоёр дахь зүйл нь 5 жил өөрийн эзэмшилд нь байгаа орон сууцаа худалдан борлуулсан бол үл хөдлөх хөрөнгийн одоо борлуулсны орлогын татвар төлөхгүй байхаар ийм зохицуулт одоо орж ирсэн гэдгийг зориуд хэлмээр байна. За нэмэгдсэн өртгийн албан татвар дээр өмнө нь ярьж ирсэн одоо хуулийн үзэл санаа энэ одоо хуулиудаа тусч орж ирсэн. Дотоодын гэдэг юм уу импортын бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварыг шууд хэл гайл дээр өрчлөлт тураагаад авчдаг байсан юмыг борлуулалттай нуух хэлбэрээр сарын дараа нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж болохоор энэ үнийг одоо өгсөн хугацаанд татвар төлөлтийнхөө үүргийг хангалттай хэрэгжүүлж байгаа бол дараагийн өсөлтөнд нь 2 хүртэл сарын хугацаатайгаар одоо татвараа төлж болохоор ингэж зааж өгсөн. Энэ нь бол үндсэндээ манай энэ хуулийн этгээдүүдийн өөрчлөлт татвар төлдөг юмнаас нь чөлөөлөөд борлуулалттай нь уялдуулж байгаа явдал энэ бол бас нэлээд энэ аж ахуй бизнесийн үйл ажиллагаанд их том боломж дэмжлэгийг бий болгож байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. За тэгээд нэмэгдсэн өртгийн албан татварын босгонд нэлээд өөрчлөлт орчихлоо. 50 сая төгрөгийг 400 сая руу одоо хүргэж өөрчлөлт хийж байгаа. Одоо ийм өөрчлөлт орж ирлээ. За ингээд би мэдээллийг өндөрлөе. Холбогдох хуулийн төслөө өргөн барьсан одоо манай салбарын сайд маань хуулийн төслөө өргөн барьж байгаа хууль санаачлагч улсын их хурлын гишүүд маань өөрсдөө байж байгаа учраас манай гишүүд тодотгож одоо мэдээлэл юмнуудыг өгнө. За баярлалаа. Монгол Ардын намын бүлэг өнгөрсөн 7 хоногт энэ гадаад зээлгийн өрөө шиг нэмэгдүүлэх хуулийн төслийг бол бүлгээрээ дэмжиж байгаа гэдгээ таавал мэдэгдсэн. Сая ингээд өнгөрсөн 7 хоногт бол унчлаа штэ. Тэгээ саяны өгж байгаа тайлбар дээр ч юм бол гадаад зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийг ирэмбэлнэ. Энийгээ засгийн газар яаравчлаа гэдэг асуудал тавьж орж ийн. Тэгэхээр хуулийн төсөл унсан асуудал дээр ер нь бүлэг дотроо ярилцсан уу? За дээрэс нь одоо энэ селебрит төвч гэдэг юм уу? За дээрэс нь нефт босруулах үйлдвэрийн төслүүдийг алийг төрүүлж явуулах хэрэгтэй гэсэн юм байр суурийг ер нь бүлэг дээр илэрхийлсэн гэжүүд байгаа мó. Энэ дээр тодорхой бүлгийн зүгээс энэ 74 төслөөс энийг ингэж явуулах хэрэгтэй гэдэг асуудал ер нь яригдсан болов. 74 төслөөр хэмжээ нэрээр байж байгаа юм. Анхны хийгдсэн гэрээний мөнгөн дүн байж байгаа юм. Өнөөдрийн байдлаар аваад ашигласан зээл нь тодорхой юм. Үлдэгдэл нь тодорхой юм. За тэр 13.8 их найдын өнөөдрийн байдлаар 4.3 их найд нь газрын төсөн дээр авч ашиглаж чадаагүй зээл.
За нэг 640 орчим тэрбум нь Эрдэнэ-Нүрэнгийн усан цахилгаан станц дээр байгаа юм. За хамгийн хоёр том үнийн дүнтэй нь энэ хоёр. Тэгээ энэ хоёрын нийлбэр авч ашиглаж чадаагүй байгаа зээлийн 38% гэж би зориуд ингэж хэллээ. Бүлэгдээр энэ гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийг дэмжиж гэдэг шийдэл гарсан. 5 дахь өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд манай бүлгийн гишүүдээс 4 гишүүн эсрэг санал өгөгдсөн. За 2 нь эрдсэнд орчхоод яг тухайн цаг үед чуулганы танхимд санал биеэр өгөөгүй. 2 нь байгаад эсрэг өгсөн. Тодорхой асуудлуудаа бүлгийн удирдлагууд гишүүдтэйгээ ярьж гин гэдгийг зориуд хэлэх ёстой. За мэдээж энэ бол улсын их хурлын чуулганы хуралдаанаар аливаа асуудлын эцсийн шийдэл олонхороо дэмжигдэж байж гардаг. Тийм учраас бид энэ талынхаа асуудал дээр тооцоо юмнуудаа нарийсгаж үзэж гин гэдгийг зориуд хэлмээр байна. Хүнээс одоо хэдүүлээ юм авъя, нэг одоо доголдож байгаа гэдгийг юм уу, хийж чадахгүй байгаа зүйлээ хийя, гадагшаа яваад байгаа валютынхаа урсгалыг бууруулъя гэ мөнгө зээлчгээд энийг авч ашиглаад бушуухнаад хийх гэж байгаа юм шуурхаа хийгээд өөрсдийнхөө хэрэгцээг хангаа гэхээр зэрэг бид жилд нэг имийг л авч чадах юм гээд 10-20 жилээр цовуулж яваа сууж идэг асуудал бай таарахгүй л. Тийм учраас энэ 70 хэдэн төслийг нэг бүрчлэн одоо үзээд за энийг бол одоо маш шуурхайлах ёстой. Энэ нь бол ийм хөвтэй гүйцэтгэлтэй явсан байна. Энүүний одоо ашиглалт юмыг сайжруулах ёстой гэдэг тодорхой чиглэл юмнуудаа өглөө. За сэлбийн хөв дээр бол гадаадын зээл биш. Бонд тусгаж бий болгосон их усүр. За нэгэнт босгосон бондоо бид үр ашигтай зарцуулах ёстой. Энэ шийдэл юм шуурхаа олох ёстой. Энэ чиглэлээр нь бас засгийн газартаа өнөөдрийн бүлгийн хурлаас чиглэл юмнууд өгсөн. Нийслэлийн одоо эрх хэмжээний хүрээнд боссон бондч гэлээ гэсэн их хурлын төвшөнд бонд босгох зөвшөөрлийг өгсөн. Нэгэнт босгоцсон хөрөнгөө одоо буцаагаад зарцуулах эрх юмнуудыг нь нээж өгөх тухай асуудал байгаамаа. Гэхдээ сая уул их хурлын гишүүд босгосон бондын зарцуулалтанд биш аж ахуйн байгууллагууд хийгээд байгаа зүйл дээр төр оролцож байх ямар шаардлага байгаад байна. Эдийн засагт төрийн оролцоог бууруулъя гэж хэлжгээд байшин барьдаг имийг чинь наад хувийн хвшлийн барилгын компаниуд ч бүгд хийж байгаа имийг төр заавал хийж яах гэдэг юм бэ гэдэг үүднээс асуудалд хандсан юмнууд бий. Тийм учраас энүүнийг аль болохоор тэр энэ асуудлаа зохицуулж байгаа хууль тогтоомжийнхоо хүрээнд асуудлаа зөв зохицуулах тухай ойлголт байгаа юм. Сая бол одоо нэг үннийг хэлэхэд их хурлын төвшөнд хөрөнгө босгохын зөвшөөрсөн бол босгоцсон хөрөнгөө зарцуулах эрхийг нэг л өгчих ёстой. Тэрийг ямар арга хэлбэрээр, хинээр, яаж гүйцэтгүүлэх вэ гэдэг асуудал нь тэр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай тэр хуулиараа зохицуулагддаг. Тэр хуулийнхаа төвшөнд яригдах ёстой зүйл. Тэнд нь асуудал үүсцэн гэж байгаа бол мөрдөн шалгадаг гэдэг юм уу, хяндаг байгууллагууд нь хяналт шалгалтаа хийгээд асуудлаа тогтоогоод тэгээд тэр ноогдох хариуцлага юм ярих ёстой ийм зүйлий. Үндсэндээ хольсон гэсэн үг юм уу? Хоёр өөр зүйлийг хольж асраад асуудалд хандсан нь асуудал үүсгээд байгаа юм билээ. За. Инх төвчин гишүүнээс асуусан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан гэсэн. Тэгэхээр нөгөө нэг сарын хугацаатай цагдаа ордог байдалтай холбоотой өөрчлөлт хэр орж байгаа юм бол жишээлх юм бол яг одоогийн байдлаар нэг сэтгүүлчийг нэг сар цагдаа орьсон дахиад нэг сараар сунгаж цагдаа хориод байгаа юм байдал үүсэж байгаа л да. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар нэг сар хориод тэр хугацаанд хэрийг хянан мөрдөж дуусгүйгээр дахин ингээд хугацааг сунгаад байгаа шүү дээ тий. Иймэрхүү тохиолдол зөндөө олон байгаа. Тэгэхээр энэ дээр өөрчлөлт орж байгаа юу? За эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ер нь бол 2014 оноос өмнө зөвхөн одоо хувь хүн дээр эрүүгийн хариуцлага энэ одоо харилцаа байсан. Тэгээ 2014 оноос зөвхөн хувь хүн гэдгийг аваад хуулийн этгээдийг нэмсэн байна. Тэгэхээр
6 гишүүн өргөн барьсан байгаа. Энэ хуулийн төсөл дээр бол илүү хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх энэ харилцааг процессыг илүү тодорхой болгож ийм зүйл залтууд орж байгаа. Тухайлбал сая таны асуултанд хувь хүн дээр бол цагдаа ороход жишээлбэл 1 сарын хугацаатай энийг дахиж 1 сараар сунгаж болдог бол хуулийн этгээд дээр үйл ажиллагааг төдөлзүүлэх тодорхой үйл ажиллагааг төдөлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахта ямар ч хугацаа авахгүй. Жил 2 жил баг ингээ хаачаад хаасан хүнж баг мэдэхгүй тэр хооронд одоо хуулийн этгээд ингээ дампуурчдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ баг хувийнээр бодвол баг хэрэг хянан шийдвэрлэх явцдаа цаазаар авчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ процессууд нь өөрөө тодорхойгүй байсан учраас энийг тодорхой болгоё. Тухайлбал иргэн дээр жишээлбэл цагдаа ороход тодорхой нөхцлүүдийг харгалзаж үздэг. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл нялх хүүхдтэй юм уу, эрүүл мэндийн байдал, тохирлын хэмжээ, их мэтлэнгээр олон нөхцлүүдийг харгалзаж үздэг бол яг энэ хуулийн этгээд дээр бол энэ талаар ерөөсөө зохицуулт байхгүй. Ямар ч нөхцөл харгалзаж үзэх шаардлага байхгүй. Одоо тухайлбал бид хөгжлийн банкны иргэд дээрсэн ингээ харахад бүх аж ахуйн нэгжүүдийн бүгдээр ингээд үйл ажиллагааг ингээд зогсоочдөг, данс тооцоог нь хаачдаг. Сүүлдээ баг хөгжлийн банк нь өөрөө гуугаад манай энэ одоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг явуулдаг. Тэгвэл энэ аж ахуйн нэгжүүд маань дампуурлаа гэдэг ийм асуудлууд ярьдаг. Мэдээж тэр тунд одоо гэмт тэргийн шинжтэй үйл ажиллагаанууд байсан баг. Ингээ нийтээр ингээ явцдаг учраас харгалзах нөхцөл байдаг. Тэгэхээр энэ ямар нөхцлүүдийг харгалзаж үзхийн гэдгийг оруулж ирж байгаа. Гэхдээ энийг бол цоо шинэрхээс илүү иргэний хэрэг болон эрүүгийн хэрэг иргэн дээр одоо иргэний хэрэг дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ иргэнтэй холбоотой хянан харгалзан үздэг нөхцөл байдал болон захиргааны хэрэг дээр бас харгалзан үздэг нөхцлүүдийг энэ хуулийн этгээд дээр нэмж оруулж байгаа. Тэгэхээр мөн хугацааны одоо зүйл залтны оруулсан байгаа. 1 сарын хугацаагаар одоо түрүүчийн хэлсэн тодорхой үйл ажиллагааг нь төдөлзүүлэх талсан сэргийлэх арга хэмжээг бол 1 сарын хугацаагаар авна. Тэрийг нь дахин сунгахаар бол 1 сараар сунгана. Энэ нь нийтдээ 6 сараас итэхгүй байхаар мөн мөрдөн шалгах үйл ажиллагаа хөрөнгийн шилжилт төлөвлөөнийг хязгаарлах мөрдөн шалгах үйл ажиллагаа болохтой энийг бас харгалзах нөхцлүүд зааж байгаа. Өөрөөр хэлбэл данс одоо нөгөө дансыг хаадаг лиценз үүдэг бол лицензийн шилжилт төлөвлөгөөнийг хязгаарладаг энэ үйл ажиллагаа явуулахдаа харгалзах нөхцлүүдийг одоо оруулж өгч байгаа. Тэгснээр одоо мэтгэлц болцоог олгож байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд нь өөрөө энэ аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад одоо бас зайлшгүй чухал байгаа. Эрсдлийн үнэлгээ аваад үзэхээр ер нь бол аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бизнесийн тасалдалгүй байдал гэдэг бол одоо 2 дахь том эрсдэл болсон байгаа. Тэгэхээр энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ялангуяа хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх энэ процесс нь өөрөө тодорхойгүйгээсээ болоод бизнесийн үйл ажиллагааг одоо зогсоох, дампууруулах ийм эрсдлүүд байгаа. Эрүүгийн хуулийн тусгай зүйл 34 одоо ийм хариуцлагын зүйл залтууд байгаа. Тэгэхээр энэ 34-ийн 4 нь болохоор одоо үйл ажиллагааг татан болгох, өөрөөр хэлбэл татан болгох, босод нь бол торгуулийн болон тухайн нэг үйл ажиллагааг нь зогсоох иймэрхүү одоо хариуцлагууд байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо хуулийн этгээдийн хувьд бол субъектив сэтэл байхгүй. Энэ этгээдийн хувьд бол хариуцлагууд нь харьцангуй хөнгөн маягийн юм ялтай зүйл ангууд ба. Тэгэхээр энэ нь өөрөө процессын тодорхойгүйгээсээ болоод яг энэ хүндрүүлсэн зүйл залт руу хариуцлага хүлээх ийм нөхцөл байдлууд үүсэж байгаа. Хувь хүн дээр бол шууд одоо шил эцсийн хариуцлагыг хүлээж болдог бол хуулийн этгээд дээр тэнд ажилчид байгаа, зээлдэгч нар байгаа, бусад хувьцаа эзэмшигч байгаа, худалдан авагчд байгаа, татвар байгаа. Зарим улсуудын бол одоо жишээлбэл шинэ харилцаанууд тэтгэврийн сангууд жишээлбэл ингэж хамгаалдаг. Компаниуд дээр байгуулсан хувийн тэтгэврийн сангуудын жишээлбэл хамгаалах арга хэмжээнүүд. Өөрөөр хэлбэл гин буруугүй этгээдүүдэд шууд усаар ийм хариуцлага оногдуулдаг ийм одоо процессгүйгээс болоод ийм нөхцөл байдал байгааг сайжруулах ийм одоо хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Тэгээд энэ Монгол Ардын нам болон ардсан нам засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд дээр нь чөлөөлийн хувийн хөгжлийг дэмжиж гэдэг бас энэ одоо өөрөө энэ үйл ажиллагаануудад нийцж байгаа иймэрхүү үйл ажиллагаа илүү хуулийн этгээдтэй холбоотой зохицуулт байгаа.